Сайн бацхан уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 103 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. The universe is what you illustrate it to be. Rory. За тэгэхээр өнөөдрийн маань perceptive хэлсэн хүний талаар гэхээс илүү хэдүүлээ шууд perceptive-ийн талаар яриа явцгаая. За хорвоо ертөнц гэдэг бол чиний яг төсөөлж зурснаар байна гэж орчуулах юм да. Ерөнхий нэг бүдүүн бараг орчуулгын хэвлэл иймэрхүү болж ийн гэж бодож байна. За тэгэхээр хэдүүлээ нөгөө сүүлийн хэдэн дугаарууд дээр чи юу бодно түүнийгээ татна ингээ нөгөө нэг эрэг зээлээ татна гэдэг нөгөө нилээд нэг тиймэрхүү перцептүүд байсан да сүүлийн хэдэн дугаарууд те. Тэгээ яг өнөөдрийн маань перцептүүд болохоор энтэй бас нэлийн дүүцэж очиж байгаа перцепт байна. Ер нь ингээд нөгөө нэг бид өөрсдийнхөө амьдралыг яг ямар байхаар төсөөлж байгаагаас шалтгаалаад бидний амьдрал ерөөхдөө бол тийм байна гэдэг. Гэтэл яг зарим хүмүүс бас ингэж магадгүй л дээ. Хинч өөрийнхөө амьдралыг ингээд бүтлгүүтж байгаа ч юм уу, буруу зүйл болж байгаа, муу мухай юм болж байгаа, тохиолдож байгаа гэдгээр төсөөлөхгүй яхад надад тийм юм тохиолдоод байна. Тэгэхэр чин энэ чин бараг худлаа юм биш үү гэж асууж магадгүй. Гэтэл яг үнэндээ ингээд та бүр юу гэмдэ өөрийнхөө энэ амьдралд бүр үнэхээр эзэн болоод тэг ингээд хариуцлага хүлээх үедээ хүлээгээд тэгээд яг өөрийнхөө бүр ингээд нэг дотоод хүнтэйгээ ингээд нэг зөрчилдөхөөргүй яг хийхийг хүссэн зүйлээ хийгээд яг ингээд нэг бүрэн 100% энэ амьдралаа ингээд юу яагаад юу гэмдэ enjoy хийгээд тэгээд үнэхээр та амьдарч чадчих байна уу гэд хэрвээ асуух юм бол басгүй. Яагаад гэвэл одоо ингээд дийлэнх нь болохоор маш олон нөхцөл байдлаас шалтгаалаад жишээ нь одоо юу гэдэг нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад үнэхээр их стресстэй. Тэгэл нөгөө өнөө маргаашийнхаа юг ингээд болох гэд амьдарч байгаа үед болохоор бид нар бас ингээд нэг тийм эерэг зүйлсийг олж харахад цаанаасаа маш хүнд болчихсон байдаг. Бидний сэтгэл зүйч гэсэн бидний бие махбод ч гэсэн үнэхээр ингээд нөгөө ядарчихсан байх үед эерэг зүйлсийг эргэн тойрноос хайна гэдэг маань өөрөө бас их хүчин чармайлт ирч хүч энерги шаардлагадах зүйл болоод идэм л та. Тэгэхээр одоо гэхдээ нөгөө талаасаа хэрвээ ингээд амьдралаа ингээ эргээр хараад амьдралаасаа нөгөө сайн сайхныг олж хараад ах юм бол бас тэр нөгөө нэг өдөр тутмын тохиолдож байгаа хэцүү зүйлс ч юм уу те тэд нар нь ингээ нөгөө арай илүү багасна. Тэгээ ингээ яг бодохоор ингээд жоохон юу яагаад байгаа нөгөө бие бинийгаа нөгөө нөхцөлдүүлээд байгаа болохоор гээд нөгөө нэг л ийм эерэг амьдралын маялуу хүмүүс нөгөө ороход амар тийм төвөгтэй байгаад байгаа юм шиг санагдаж байна миний хувьд бол. За тэгээд за битээ. Ер нь миний яг одоо ингээ хувь хүний зүгээс ингээд амьдралыг яг ямархуу байдлаар төсөөлдөг вэ гэхээр яг баг байхдаа бас л их л том юм боддог гэжээ. Цагаад бол бүр ингээд юу байж ах та бага ингээд ээж ах та зохиолч болно гэж үздэг байсан. Тэгээд дунд анги руу ороод эхлэнгүүтээ бас хөөрхөн юм бичдэг байсан болохоор тэрийг арай илүү нөгөө нэг амьдралд ойртуулаад сэтгүүлж болно гэж боддог байваа. Тэгээд явж байгаа дахлах анги руу ороод эхлэнгүүт хим биологийн хичээл үнэхээр сонирхолтой болоод тэгээд анагаахын салбар руу ерөнхийдөө орсон байдیں۔ Гэхдээ одоо яг ингээ бодоод үзэхээр миний яг өөрийн маань зан чанартай
хамгийн дүүцэж очихоор одоо нөгөө мэрэгжил гэх юм бол яхаа аргагүй анагаахын салбар өөрөө миний яг хамгийн сайн хийж чадах зүйлтэй хамаа илүү ингээ нөгөө нэг ойртож очсон мэрэгжил хийсэн. Одоо яг ингээ бодоход хэрэг би ингээд юу гэдэг дунд ангийнхаа хүслээр одоо тэгээд сэтгүүлж болгоод ингээ явсан бол бас л нэг л жоохон бүтэмж мотай л сэтгүүлч болох байсан баг. Тэгээ нөгөө талаараа болохоор хэрэг ингээ бага ангийнхаа мөрөдлийг дагаад зохиолч болсон бол ямар явах байсан бол гэж юусэн нэг төсөөлөгдөхгүй нөө. Тийм болохоор одоо яг ингээд миний хувьд өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг бас бусдтай ингээд нөгөө нэг багаар ч гэсэн хуваалцсангаа ерөөхдөө яг тэр амьдралаар өөрийнхөө одоо нөгөө өдөр тутмын амьдралд ингээд багаар ингээд оруулаад нэвтрүүлээд гэх юм уу. Ингээд тийм амьдралаар амьдрах юмсан гэдэг тийм мөрөөдөл гэхээс илүү тэрийг ингээд өөрийнхөө би бол тийм амьдралаар амьдардаг хүн гэдэг илүү ойртуулж очиулах тийм одоо нөгөө нэг хүчин чармайлтуудыг гаргаж байгаа. Тэгээд яг хүн л усан нэг бас л шууд 100% те яг өөрийнхөө бүр ингээд үнэхээр их хүсэж исэн яг юугаараа бас ингээд амьдрахад бас жоохон хэцүүлээд юм билээ. Наад захын жишээ нь одоо юу гэдэг өдөр болгон олон дасгал хэмээр авч гисэн арай ажилласаа тараад ингээл ирэх үеийн сэтгэл зүйн байдлаас шалтгаалаад тэгэл хайдаас залхуурах үе. Гэхдээ тэглээгээд тэр зүйлсээ ингээд нөгөө нэг 100% хайчихгүйгээр ингээд хэрв нэг өдрөн чадаагүй бол маргааш нь гээд яг л одоо энэ 365 өдөр үргэлжлэх энэ подкаст шиг гэл өдөр болгон ихжээ багчаа ингээд хамгийн гол нь л ингээл өргөжлүүлэх нь маш их чухлаа. За тэгээд жоохон ярианыхаа сэдвээс нэлээд хазаачлаа. Гэтэ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Тэгээд энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхэн маань өөрсдийнхөө амьдралыг хэрхэн дүрсэлдэг вэ гэдгээ доор коммент хэсэгт за нэг 3 түлхүүрүүгээр бичээд үлдээгээрэй. Хэдүүлээ бас тэр түлхүүрүүний дагуу те гоё сайхан харилцааяараа коммент хэсэгтээ өрнөлцгөөе. За энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.